Богмолын мялзан өвчний үед илрэх шинж тэмдэг, халдвар дамжих зам. Сайн байна уу? Манай ах хон ямаатайгаа нүүдэл хийх санаатай. Хаашаа нүгэл болох уу? Та наашаа ярьж зөвлөгөө авсан чинь сайн болжээ. Манай Зэрэгэлдээ аймгийн хил залгаас өмнөд Богмолын мялзан өвчин гарч 20 цэрийн дэглэм хэрэгжүүлж байгааг анхаараарай. Тэр чинь тэгээд яг ямар ил шинж тэмдэг илэрдэг өвчин бэ юм чи? Богмолын мялзан өвчин нь хон ямаанаас гадна хэдэн төрлийн зэрлэг амьтад өвчлөдөг. Хил дамнан халдварладаг гоц халдварт өвчин юм. Өвчлсөн малд дараах шинж тэмдэг илэрнэ. Өндөр халуурах, тэжээлийн дуршилгүй болох, ишиг, хурагт дийгүй, нас гүйцсэн ямаа, хонь хүртэл хар ногоончцог алдах, нүд хамраас гоождос гарах, нүдний зовх, нуухтаж наалдах, хамрын гоождос хатаж наалцснаас амьсгалахад хүндрэлтэй болох, олноор буюу хоногт 5-10 толгоогоор үхэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Дээрх шинж тэмдэг ажиглагдвал харьяалах сум дүүргийн мал эмнэлгийн тасаг болон мал эмнэлгийн үйлчлэгээний нэгжтэй 12 цагийн дотор яаралтай мэдэгдэх үүрэгтэйг анхаараарай. Эрт илрүүлснээр халдвар өргөн хүрээг хамран тархахаас сэргийлэх, хариу арга хэмжээг хурдан хэрэгжүүлэх, таны өвчтөөгүй малыг ч хамгаалах боломж бүрдэх юм. Өвчний халдвар ямар замаар дамжин тархах эрсдэлтэй вэ? Халдвар тархах гол зам нь халдвартай малыг өвчлөл гараагүй бүсэд авчрах, малын хяналтгүй отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийх, үржлийн малыг хараа хяналтгүй шилжүүлэх, ашиглах. Улмаар сүрэг дотор өвчтөө мал оруулж ирснээс хамт хашигдаж, хэвтэр бууз, тижээл, ус, хужрын онгоцоор халдвар тархана. Нутаг орноо малын гоц халдварт өвчнөөс хамгаалахад малчин таны үүрэг оролцоо маш чухал.